Ариг усан эгийн голын хөндийгөөр ардын дуу хөгжим хангина. Хавар гэдэг өөрөө дахин сэргийн нэр юмсан. Аригийн гол нь Хувьсгал аймгийн Чандам өндөр сумын нутгаар урсах Монголын нууц төвчөнд дурддагдсан түүхтэй бас устай гол. 20 төмдийн газраа ариг уснаа хорилдой мэргэний баргужин гоогоос төрсөн алунгаа нэр тохин тэрвэлгөө. Бэлгүүнүүдээ бүүнүүдээ тэргүүтээ бугуу хатаги бугуу салжи бодончор мунхаг 5 хөвөний эхвэлээ. Түүний гэгэн дүрийг мөнхөлсөн хөшөөний дор одооч Монгол хүүхдүүдийн дуу хуур тасрахгүй яваа Тэнгэрийн таалал гэлтэй. Ариг эгийн голын хүүхдүүдийн дуу бүжиг. Монгол ардын дуу бүхэн өөрийн гэсэн түүх томогтой. Хувьсгалын араар нутаглах энэ уран хайчууд өөрсдийгөө ариг уран хайчууд гэж ялгана. Халхууд болоод бурайдуудтай он удаан жил амьдарсан болохоор хэл ярианы хувьд ижилсжээ. Чагцалма хэмээх энэ нэмэгтээ ариг усны уран хайчуудын дуу хөгжмөө сургуулийн хүүхдүүдэд зааж сургаж өөрийн өв соёлон түгээж яваа нэг. Ариг уранхай ардын бэсрэг уртын дуу өргөмжтэй хонгор нь хаана вэ гэдэг энэ сайхан дуу маань дуунайгаа одоо товч домгоос бас ярья. Тэгээд энэ арига ихэр нэг ан ав хийж амдэрдэг нэг өнчин залуу байсан гинлээ. Дээр үед. Тэгээд тэр залуу одоо эрийн цайнд хөрч нас үеиг үцэл хань ижилтэй бол хэг хөсөж мөрөөдөж л дээ. Тэгээд энэ аригийг уруу шофт ингэж мороор уруу яваал энэ бяран өгсөж ирээл инээд энэ хөхөө өгсөөл тэгээд тэр хилэн аршаанаа хавьд нэг сайхан үзэсгэлэнтэй сайхан өсгийтэй танилцж аз жаргалтай сайхан амьдэрсэн гинлээ гэсэн ийм товч домогтой дуу байгаамаа. За энэ сайхан дууга бас энэ Чандам өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч энэ эргэн алтан совд гэдэг энэ охинлоо одоо зааж өвлүүлж уламжлуулж байгаамаа. Өлдөөд явсан моринд минь өвстэй хангаан хаахнал байна. Өнчин ганц биеинд минь өрөмжтэй хонгор нь хаана вэ хөө гэсэн дуу.
Харшаал яваа моринд минь хагдтай хангаан хаан хонол байна. Ханигуу ганцхан биенд минь халамжтай хонгор нь хаана вэ хөө гэсэн үг байгаа. Бие биелгээ гэдэг нь монголчуудын язгуур урлаг юм. Хаач очсон хүүхдүүд биелэх нь үнэхээр сайхан. Зөвхөн баруун Монголд л биелдэг байсан цаг үе өнгөрөөж, Монгол нутгийн хаач очсон сургуулийн хүүхдүүд захаас аваад л биелнэ. Чандам өндрийнхэн ч ялгаагүй.
Энэ бол хээтэй мөнгөн бөгж гэдэг ариг урайнхай ардын дуу. Чандам өндөр тул 8 настайгаас 80 настан хүртэл дуулнаа. Хээтэй мөнгөн бөгжийг минийхөө хээр битгий хаяарай даахөө. Хэлсэн хэдэн үгийг минийхөө хизээч битгий мартаарай даахөө. Bitil helleri hacete mangam bagacemen hayaj bitil gegere harlat elsen ugemen harad bitil maratare. Ардын дуу хөгжмийг хүүхдүүд ингэж сонирхож оролдож хичээж байгаа нь сайшаалтай. Хэдхэн сарын өмнөөс эхэлж сурсан гэхэд одоо ямар тайч нийлээд ая гаргаж хөгжмөд сурчээ. Урмын хугалахаас ууцын хугал гэдэг дээ. Чандам нөндрийн ариг урайнхайчууд хээтэй мөнгөн бөгжөөн дуулж дуусахад харин эгийн голын бэлчирт бие биелгээний ая цуурайтна. Эндээс урайнхай бие биелгээ буряд явахрын хатар ишгээд түмэн зүйлийн ая дан ихшиглэнэ. Эгийн голд хавар ирэхээр тэгдэг ч юм болов уу? Эхний урайнхай бие биелгээг Эрдэнэ улган сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Долгор лам биеллээ. Харин арай орчин үеийн хэв шинжтэй болгосон буряд бүжгийг отгон сүрэн нар бүжиглэж үзүүллээ.
эгийн голд цөн төржээ. Харин хаврын хавсрага салхийг ажралгүй өөрийн авьяасаа үзүүлэхээр ирсэн хүүг дарам учиргэн. Ардын дуу хуур тэр дундаа ёочин хөгжимд үнэхэрийн дуртайг нь би тарсан. Харин хэр авьяастайг нь үзэгч та бүхэн болгооны зэ. Өөрийн соёлон гэсэн сэтгэлтэй түүнийг өвлүүлэе гэсэн хүмүүс олон. Хүүхдүүд ч гар утас зэргээс хэсэг сатаарч Монгол өв соёлын ширгэшгүй сангаас үнэхээр дурлан суралцж байгаа нь сайхан санагдлаа. Өнөөдөд магадгүй дутуул үлмийг санагдаж болох ч хүүхэд гэдэг хавар шиг өсөж цэцгэлдэг болохоор удахгүй Монгол өв соёлын өвлөн тэгчд болох нь гарцаагүй та нар. Дараа жил тэд жинхэнэ мастеруд болно.
Монгол өв соёл нэвтрүүлгийн хойморт залран үзэгч түмэндээ өөрсдийн аяа дууны дээжээр цацал өрөвсөн хүүхдүүдтэй удахгүй болох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.